2018-аас 2019 оны хичээлийн жилд оюутны инновац санааг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, шалгарсан оюутанд грант олох зэрэг төсөлт ажлыг дэмжиж, оюутны ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх, зайн сургалтын төвийг ашиглан онлайн хэлбэрт шилжүүлэх, оюутан хөдөлмөр эрхлэлтийн бие даасан тогтолцоог хөгжүүлэх талаар судалгаа хийх, оюутанд ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх, чадвар бэхжүүлэх сургалт зохион, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дээд боловсролын шинжилгэлийн төслийн хүрээнд боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, дээд боловсролын бодлогын газар, Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 178 тогтоолоор батлагдсан орлоготой оюутан хөтөлбөр нь 2016-аас 2020 онуудад хэрэгжинэ. Энэ хүрээнд 1-р оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэх эрхцэн орчинг бүрдүүлэх. 2-т оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэх бие даасан тогтолцоог бүрдүүлэх. 3-т үйл ажиллагааны санхүүжилт, тэтгэлэг санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт, урамшуулалт шаардлагадах хөрөнгөний их усурыг судалж бий болгох. 4-т хөдөлмөрийг сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах явдал юм. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтэнд хамрагдсан оюутны нийт тоо 8450. Үүнээс цагийн ажил болон хөдөлмөр эрхлэлтэнд хамрагдсан оюутан 6320 оюутныг цагийн болон үндсэн ажлын байранд зуучилсан байна. Дадлагжуулах, чадваржуулах хөдөлмөр эрхлэлтэнд хамрагдсан оюутны тоо 980. Мэргэшүүлэх хөдөлмөр эрхлэлтэнд хамрагдсан оюутны тоо 640. Бизнес инкубатор, гарааны бизнесийн хөдөлмөр эрхлэлтэнд хамрагдсан оюутны тоо 810 байгаа нь оюутнууд хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлж, бие даан бүртгэл тойрох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцахад тусалцаа үзүүлэх юм. Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, дээд боловсролын бодлогын газар.